За сайн бицхан уу үзэгчдээ манай Star Булангийн шинэхэн дугаартаа давтаа барил. За тэгэхээр энэ удаагийн Star дугаараараа бид хоёр Анжелина Жолиг онцлохыг хүслээ. За тэгэхээр Анжелина Жоли маань 1975 оны 6 сарын 4-ний өдөр төрсөн Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес мужид төрсэн ийм жүжигчин алтарт их эмэгтэй хүн тий. Одоо хүн бүрийн ерөөхдөө маш энэрэнгүй сайхан сэтгэлтэй эмэгтэй хүн гэдгээр ер нь алтартай байдаг. За энэ бүсийн талаар ярьцгаая. За Big Tree буюу яг том 3 толгоор зэрэг Cancer Rising нөгөө дэлхийний ордны мандалттай. За тэгээ сарн толгоор зэрэг хоньны орд байна. Наран толгоор зэрэг ихэр орд байна. За тэгэхээр яг ингээд гал агаар тэгээ ус гэд энэ гуруулаа ингээд өөр байгаа анзаарч байгаа бах. За хамгийн ихэнд болохоор зэрэг яг нүдэнд туссан зүйл нь болохоор Ascendant болон Venus хоёр нь яг ингээд зэрэгтэй холбоос үүсгэсэн байна. Ascendant нь 28-53-тай Cancer, тэнгүүтээ Venus нь болохоор зэрэг 28-09-тэй Cancer. Тэгэхээр ерөнхийдөө нэлээд tight conjunction гэж ярьд юм да. Маш их зэрэгтэй л гэсэн үг л дээ. Үнэхээр тод мэдэгдэх үс холбоос гэсэн үг л дээ. Хоёр гариг болон одоо Ascendant цэгийн хувьд. За тэгэхээр энэ хүмүүс болохоор зэрэг ямар хөө байдаг вэ гэхлээр нэгдүгээр маш үзэсгэлэнтэй байдаг. Угаасаа тэргүй ягаад гэвэл Venus чинь нэг гоо үзэсгэлэн, тэ хайр дурлал, мөнгө, санхүү, тэ одоо уурлаг зэргийг илэрхийлдэг шүү дээ. Тийм болохоор угаасаа тэргүй Venus conjunct Ascendant байхаараа маш үзэсгэлэнтэй, урлагт татагддаг, тийм хүн болчдөг. Тэгэхээр угаасаа бас энэ хоёроос нь харах юм бол бас ингээд жүжигчин болох магадaltaй ч юм уу тийм байсан гэж хэлж болно. Гэхдээ энэ хоёр нь яг өөрөө мэлхний ордон дээр байгаад байгаа байхгүй юу? Тийм ч болохоор маш их зөөл хүн. Бас амар эмгтээлэг. Тийм. Яг ээчиг. Тийм өрлөг их. Өрлөг ижимнэ. Сахиусан тэнгэр юу гэдэг чинь. Тиймэрхүү ер нь л харагдахыг бол илт харагдчих. За тэгээд Плутон болохоор зэрэг 3 дугаар байшин дээр байна. Тэгэхээр Плутон 3 дээр ахаар болохоор зэрэг ерөөхдөө нэлээд нөгөө нэг гүн гүнзгий сэтгэлгээтэй болчдөг. Маш их юм ухаантай. Судлаач, тийм шинжээж сэтгэлгээтэй болчдөг. За тэгээд 4 дээр нь болохоор зэрэг Uranus гэдэг гариг байна. Тэгэхээр энэ хүн маань яг өсөж төрсэн гэрээсээ шал өөр газар амьдардаг байх боломжтой. Эсвэл заавал өсөж төрсэн гэр гэхээс илүүтэйгээр баг байхад нь маш олон удаа ингэж гэр бүл нүүдэг байсан ч юм уу эсвэл өөрөө дотроо нүүдэг байсан ч юм уу тиймэрхүү байх боломж өндөртэй болж эхэлж байна. Эсвэл эцэг их нь амар тийм сонирхолтой садан маш өвөрмөц хүмүүс исэн байх магадaltaй гэдгийг харуулдаг. Тэгээд ерөнхийдөө гэртээ байхдаа маш эрхчлөөтэй байх хүсдэг. Гэртээ нэлийн одоо тэрслүү хүн нь байх боломжтой байсан байж харагдаж байна. За тэгээд дээрэс нь хүүхдэд маш их хайртай. Хүүхдтэй болохыг маш их хүсдэг ерөөдөө. Ер нь хүүхдэд unconditional love ер нь өгдөг гэсэн үг. Тэгээ энэ 70 гаргийнх нь нөлөөгөөр ингээ харахад яг ингээд хүүхэд өргөж авах амар энэрэнгүй сэтгэл байгааг нь харуулад байна. Тэгэхээр Анжелина чинь нэлийн олон хүүхэд өргөж авч ээж нь болж байсан шүү дээ, Тэнгүүдээ бас 70 онгийнх нь нөлөөгөөр бас юм урлагт маш их татагддаг Ялангуяа жүжиглэх. Ингээд төсөөлөн бодох чадвар бас маш их сайтай. Тэрийг нь ерөөдөө бас харуулж байна. За тэгээд ангараг гаргийнх нь нөлөөгөөр болохоор зэрэг гадаад руу аялах гадаадд аялах тийм одоо боломж байгааг бас харуулж байна. Эсвэл их сургуулаа гадаадд төгсөх ч юм уу эсвэл зүгээр л яг удаан хугацаагаар гадаадд амьдрах ч юм уу тийм нөхцөл байдал бас ажиглагдж байна. Тэгээд сарных нь нөлөөгөөр болохоор зэрэг бас гадаад хэл сурах. Авьяастай. Тэгээд ерөнхийдөө аялаж ч юм уу ийш тийшээ явж шинэ адал явдалтай одоо нүүр тулж иж илүү их амьдрал нь урам зоригтой санагддаг ч юм уу. Тиймэрт байх аюух боломжтой байна. Тэгээд сэтгэл хөдлөл нь ерөөдөө маш их юм савлсан юм
байна тий. Гинтийн юмнууд. Гинтийн зүйлс маш их хийхтэй. Тэгээд юу хүсэж ин тэрийг авахыг амар хүсдэг. Тий. Шууд л авахыг хүсдэг. Байх боломжтой. Тэгээ хэлэх гэсэн үгээ, хэлэх гэсэн сэтгэл хөдлөлөө ерөөдөө шударгаар илэрхийлээд гаргацдаг хүн гэж харагдаж байна. Ер нь жоохон Aries шин чанар маш их байна шүү те. Яг үндэ гаднаа ингээд амар зөөл хүн гэж харагдаг хэрнээ яг үндэ дотроо маш их юм хонь гал ирмэлцэлтэй гэдэг шиг те. Амар юм дисэрсэн бүсгүй. Тийм гал цогтой. За тэгээд карьерийн хувьд болохоор зэрэг угаасаа тэргүү юу байсан бэ нөө? Олон танигдах стил байсан байна л да тий. Гэхдээ заримдаа жоохон юмнаас одоо зайгаа барих ч юм уу тий хит тим юмд орохгүйгээр ганцаараа байхыг гэрмэлцдэг ч юм уу. Тийм биш магадгүй. Ерөнхийдөө жоохон ганцаарддаг. Тэгээд нөгөө нэг олон танигдсныхаа дараа яах гэж олон танигдваа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бодол өөрт нь үе орж ирдэг байж магадгүй гэж эндээс харагдаж байна. За тэгээд нарных нь нөлөөгөөр болохоор зэрэг угаасаа тэргүй энэ хүн маань хандивын үлсэх амар дуртай. Бусдад туслах маш их дуртай юм байна. Тэгээд бууд гараг нь ихрийн ордон дээр байна гэдэг чинь энэ хүн мэдээж маш ухаалаг. Харилцааны ур чадвартай. Гэхдээ ретроград буюу ухарсныг бодвол өөрийнхөө хэлэх гэсэн үгээ жоохон хэлэхэд хэцүү болчих. Тойруугаар хэлдэг байж магадгүй. За тэгээд мэдээж Венус буюу цувар гараг маань бэлхийний ордон дээр байгаа гэхээр мэдээж хайрын хувьд маш зөөлхөн халамжтай. Тэ? Хайртай хүмүүсээ хоолоор ингээд халуунд бол уур амьсгалаар бүрдүүлэх дуртай гэдэг нь харагдаж байна. За тэгээд бас жоохон муухай зүүдэлдэг байж магадгүй гэж харагдаж байна. Жоохон муухай зүүдэлдэг байж магадгүй. Гэхдээ өөртөө маш их хатаа унддаг. Тэгээд тэр нь болохоор зэрэг өөрт нь бас жоохон тусалдаг. Жоохон тусалдаг болохоор энэ хүн бас ингээд амар амжилттай явдаг байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө нэлийн айгүй хатуу хүүхдэн хүнд татагдах нь илбэг. Тийм эсвэл айгүй карьерийн амжилттай ч юм уу ажил төрлөө бусад айгүй сайнаар танигдсан тийм хүнд ер нь айгүй сайн татагддаг. Өөрөөс нь хөгшин ч юм уу тийм магадлал өндөртэй. За доминантын ерөөдөө харах юм бол сар нэгдүгээрт байна. Хоёрдугаарт ангараг гараг байна. Гуравдугаарт бархас гараг байна. За тэгэхээр яг сар нэгдүгээрт байна гэхлээр угаасаа тэртэлэргүй энэ хүн маань Mother energy. Зөөлхөн. Үнэхээр зөөлхөн бас нэлийн сэтгэл хөдлөл ихтэй гэж хэлж болох гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд хоёрт ангараг гаргаад ороор дэрэнгүүд бас нэлийн хүсэлт юм уу ихтэй. Тэгээд би бэлтрийн хувьд бол нэлийн жоохон чанга хүчтэй биетэй тий. Тиймэрхүү юм харагдаж байна. Тэгээд бас дээрээс нь жоохон хазтай. Бас нэлийн философик амьдралыг өөрийнхөө өнцгөр амьдралын утга шалтгаан учрыг ойлгохыг хүсдэг хүн байна гэж харагдаж байна. За тэгээд элементийн хувьд харсан чинь нэгдүгüүрт нь гал. Хоёрдугаарт нь агаар, гуравдугаарт нь ус. Тэг ямар ч газар байхгүй. Тэгэхээр энэ хүн маань угаасаа тэр хүн гал нэгдүгээрт байгаа болохоор амар их ингээд дүрлцсэн, ассан, хүсэл тэмүүлэл ихтэй тийм хүн л байна л да. Гэхдээ газар байхгүй байх гэхлээр тухайн ингээд дүрлцсэн одоо шин санаануудаа хэрэгжүүлдэггүй байж магадгүй. Хэрэгжүүлчихэд ингээд цаашаа тууштай авч явж чаддаггүй байж магадгүй. Ерөнхийдөө нөгөө нэг газар чинь яг ингээд тууштай байдлыг илэрхийлдэг болохоор энэ хүн маань жоохон тууштай байдал дээр ажиллах хэрэгтэй байсан байна гэдгийг эндээс харж байна. За тэгээд яг нөгөө нэг ямар орд давмгаалж ийн вэ гэсэн чинь яг ингээ хоёр орд ерөөдөө гарч ирж байна. Нэг нь болохоор зэрэг Libra. Тэгээ нөгөөх нь болохоор зэрэг Aries буюу хонь жинлэр хоёр. Амар сонирхолтой. Тэгээд угаасаа тэргүй хонь маш их байсан тий. Эндээс гарч ирэхээр Марс нөгөө нэг байгаад байсан шүү дээ тий. Марс тэнгүүдээ гал гээд
Тийм болохоор угаасаа тэргүү хонь гарч ирэх нь одоо зүү ёсны хэрэг байхаа гэж бас бодож байна. Тэгэхээр Анжелина Жолиг бид мэддэгчлэн тий бас нэлийн яг олон хөлт өрөө тавсан айгу зөөлхөн хүн гэдгээр нь мэддэг. Гэхдээ яг ингээд бас тодорхой нь ингээд харангуут нэлийн бас амар ирч хүчтэй хүн байхгүй тий. Амар их дотоод хүч ихтэй. Нэг юм гал ус яг ингээ холилдсон. Сонирхолтой. Тэгээд бас яг энэ амьдралаа хийх ёстой зүйл нь болохоор зэрэг хүүхэдтэй холбоотой. Хүүхэдтэй холбоотой буюу ингээд ээж болох ч юм уу тийм ер нь байд. Тэгээд бас өөрийнхөө хайрыг одоо зарцуулах гэх юм уу зориулах. Өөрийнхөө хайрыг зориулах. Тийм одоо шаардлагатай амьдралын хичээлтэй хүн байна. Тийм ээ. За холбоосын хувьд болохоор зэрэг ярил энэ хүн маань улаан холбоос бас ихтэй. Тэнгүүдээ цэнгэр холбоос бас маш ихтэй. Тэгэхээр угаасаа тэргүү дотоод зөрчилдөөн ихтэй ч гэсэн бас дотоод юм нарийн л ихтэй байна гэж эндээс гарч ирж байна. Тэгэд эндээс бас ингээд нэг ажиглагдсан зүйл нь X гэж байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нар болон Нептун тэнгүүдээ нар болон далайн хүн гэсэн үг. Тэнгүүдээ сар болон Плуто буюу дэлхий ба гэд ингээд эдгээр нь яг ингээ хоорондоо x-лцэн ийм тэмдэгтэй байна. Тэгээд бас square бас байна. Тэгээд эндээс ингээ харж байгаа юм бол энэ хүн маань яг сэтгэл хөдлөлийн хувьд маш их ийм intense гүн гүнзгий тийм одоо мэдрэмжтэй. Аливаа зүйлийг маш гүн гүнзгий мэдэрдэг тийм хүн байна. Нэгдүгээр хүн дээр хүлээж авдаг. Хоёрдугаар уура бас маш сайн тэгж одоо зохицуулж чаддаггүй. Сайн зохицуулж чаддаггүй. Ингээд уурсан үедээ ер нь юу ч хийх үед ер нь жоохон хэцүү болж ирж байна. Тийм болж ирж байна. Мөн басгүй яг хайрын амьдрал дээр болохоор зэрэг нэг бол хайртай, нэг бол хайргүй, нэг бол хайртай, нэг бол хайргүй гэд яг ингээд өөрийгөө бас ойлгож чаддаггүй. Гэхдээ энэ байдал нь өөрт нь амар онцгойрох боломжийг өгдөг. Тиймэрхүү юм байна. За тэгэнгүүтээ сэтгэл хөдлөл дээр болохоор зэрэг яг өөрийгөө тэгж ингээ хэцүү маш их ингээ гүн гүнзгий мэдэрч байгаагаа одоо шүмжилдэг. Don't be dramatic гэдэл амир ингээ өөрөө амир тэгдэг ч юм уу те. Чи ингээ хитрхи ямыг ингээ гүн гүнзгий бодоод байна болоо гэд өөрийгөө ингээ амир ингээ загиндаг ч юм уу те. Өөртөө хат онддаг ч юм уу. Тийм зүйлэндээс ажиглагдаж байна. За ерөнхийд нь ингээд бит хоёрын зүгээс бас нэлийн ерөнхий харахад бол иймэрдүү байралтай, иймэрдүү төрсний зурлагтай хүн байна. Миний бодсоос бол нэлийн л өөр л хүн байна. Гэхдээ яг ингээ харангуй жоохон ямар зан чанартай гэдэг нь ойлгохдохооргүй хүн шиг санагдсан. Гэтэ одоо бол яг ямар зан чанартай хүн байж болох уу гэдгийг нэлийн холимог л шиг чанартай хүн харагдаад байна тий. Ерөөсөө одоо кино ревстэй гарч исэн шиг яг ийм хүн байна гэд хэлчих юм байхгүй. Нэг ингээд олон юм ихтэй. Гэхдээ ер нь амар их сонирхолтой. Амар сонирхолтой хүн байна. Яг ингээд сонирхолтой юм гарч ирээл идэг. Тиймэрдүү хүн байна. Таалагдлаа. За ингээд энэ хүртэл сонссон бүх сонсогчдоо бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн алтартангаа бид хоёр нууцлая. Тэгээд дараагийн алтартангаараа бас уулзцгаая бүгдээрээ. За тэгээд баярлалаа. Баяртай.